За цонх маань хийгдээд дууслаа. Манайх одоо байшингийн хэлбэртэй зориулаад одоо ерөнхийдөө яг ийм талцтай. Тэгээд байшингийн өнгөнд харуулад ийм саарлангоор хийлгсэн байгаа. Саарлаар хийлгсэн гэсэн ингээд дотор тал ингээд цагаан өнгөтэй. Тэнгүүтээ ийм уян холбоос гэж байт юм байна. Энэ уян холбоос нь болохоор ерөнхийдөө ямар ч гарацыг гарах боломжтой юм байна. Тэгээд шилмээр 3 дахь шил 3 дахь байна гэдэг чинь ерөнхийдөө дулаан хаалгад юм биш мэдээ багтай гэсэн үг. Тэгээ манай энэ яг ерөнхийн орж гардаг хаалга маань болохоор металлаар хийгдсэн. Яагаад гэвэл энэгээр вакуумаар хийхлээр байн хүн орж гардаг болохоор явандаа ингээд муудах магадaltaй. Металлаар хийлгэх юм бол ер нь эдлэгээ маш удаан хэрэглэгдэнэ гэсэн үг. Тэр ерөнхийдөө Чонон сүлд компаниараа цонхны үйлдвэрээр одоо мах юм цонх хаалгануудаа хийлгсэн байгаа. Тэгээд Чонон сүлд компанид амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд Чонон сүлд компанийг сонгож цонх хаалга металл хийцлийн бүх юмудаа хийлгээрэй. Эднийх маш чанартай гоё хийх болно шүү. Баярлалаа.